За бид Бүрэнгээ аймгийн Харагт сумын Буяа баригадаас баруун тийшээ холбоо зайд байрлах Дугрын шанд гэдэг газар ирчгээд байна. За энэ Дугрын шанд ямар учиртай газар вэ гэхээр энд одоо дээр үеийн өртөөний нэг том суурин байсан гэсэн ийм мэдээлэл байт юм байна. За энэ өртөөний суурин хаддын өртөө, хаддын суурин гэсэн энэ хоёр нэр томьёоны одоо нэг юм уу эсвэл хоёр өөр зүйлийн нэр байгаад байна. Хаддын өртөө гэдэг нь энд ингэж байрлаад байж байсан юм уу эсвэл хаддын өртөө нь арай жоохон өөр газар байгаад энэ Дугрын шанданд байгаа энэ суурин нь олон өртөөдүүдийг зангиддаг байсан энэ захиргааны төв хангамжийн төв нь байсан юм уу гэдэг энийг ойлголтыг хоёр зүрх нэг тийш нь бол зэгслэх ийм утгаар энэ газарчлуулж ирээ. Өөртөө танилцаа ингэж явж байна. Энэ өртөөн дээр миний аавын 4 үеийн өвөг биз ирж байсан юм аа. Дугрын шандны харчин дугны төв тийм ээ. Юу бас хийд байсан захиргаан харж өртөөний захиргаан хийд хоёр нь цуг байсан юм аа. Тэр л үү? Тэрийг овоогоод байгаа тийм ээ. Энэ дэрстэй дэнжтэр айж байсан юм байна. Тэр харагдаж байгаа овгор хотгоон зэрэг үнсэн дээр байсан газар дээр юм байна. Энэ гэрийн хоёр байна. Энэ гэр одоо чин өртөөний бодлоо хадтай суурин гэж хэлдэг юм шиг байна. Энэ хайдааны суурин газар байна шүү дээ. Энэ одоо чулуу суурин харагдаж байна. Энэ барилга хойцол байсан юм одоо хойдлын хамны суурин шүү. Нөө том юм байна. Саадлын үзүүр нөө тэр харагдаж шүү дээ. Уртал байна. Ингэж яваад энэ альтын хасраа хоошоо ирсэн байна. За энэ одоо жишээ том байсан байх шүү. Энэ бол хотгон зүр 100 урагшаа чиглэсэн түүнтэй гонцгой байшин байсан байна тийм. Бүгд байгаагийн дээр цаад энэ цэцүргийн тэд баруун хойт гэх юм уу. За хаалган байсан байна уу? За ханаас ч очиот тий. Чи намайг дагаад архилгч боллоо шүү. Энэ дээрээс нэг суурч энэ явж байна. Энүүгээр явж байна. Тийм байна уу? Энэ ингээд явж байна.
ойждан том юм байжээ. Тийм байна. Энэ байшин байна. Энэ бас хэдтэй байшин байна уу? За энэ өртөөний үеийн худаг энэ байж байна. За би ойртоод чиж сахилтаад ягаад байна. Тий. Доошо суучгаах. За энэ худгийн тухай Бадраа маань нэг сэргээсэн тэр хүүхэн баруун шандны хийдий ходог баруун шандны өртөөний харч өртөөний. Энийг танаг сэргээсэн гэж байна. 2000 авар холцоо молцоо хийгээ сэргээсэн. Холцоо хийгээ энэ татаг хугацаа хаягцаа одоо нэг тийм юм. Танагч одоо тэгээд энэ хаваараа л нутгарч байсан. За юугаар хийчих вэ? Юугаар портарч хийчих. Эдний чинь дэргүү хон чөө гэдэг юм. Тийм үү. Одоо нөө дугрын шанд гэдэг нь тэр цаагуурч уусч байсан шанд уу. Бороо хор ихтэй үед гарчдаг уусчдаг. Би одоо тэгэрэгц. Одоо байхгүй. 76 он. За энэ өртөөний худагчид одоо миний өднүүд одоо өвөөг угаасан үсэн болж таарж байна. Энэ суурин дээр төрсөн юм шиг байдгийг. Энэ нөгөө өртөөний суурин захирч байсан тэр гүн яндаг гэдэг хүний том хүн болж төрсөн юм лээ. Тий. Тэгээ хадтын өртөө даа гэдэг ажлыг хийж хагаад өртөө татан бугтсан. Яндаг ноёныг өөд болсон одоо баг зэрэгцээд өртөө татан бугтсан. Нөө гойхоо өртөө татан бугтсан. Морин өртөө нь бол явж л байсан юм лээ шүү дээ. 50 хэд он хүртэл явсан. Нөө машин явдаг, шууданд явдаг болтол явсан шиг лээ тийм ээ. 58 хүртэл байсан. Тийм, тэр нь морин өртөө. Нөгөөх нь болохоор бол гойхоо өртөө, цэргийн өртөө. Манчестер нэш юм тийм ээ. Улаастан бүрт юм уу? Одоо үндсэндээ Бээжингээс явж байгаа мэдээг Чуул таалаг гэдэг одоо тэр одоо Жанчхүүгийн даваа гэдэг ч тийм. Тэр Жанчхүү хотоос ч нэхлээд мориор. Тэрнээс цааш нь болохгүй тэр илжгээр болдог, явган явдаг тийм өртөө байсан лээ. Тэрийг хятадууд гүйцэтгэдэг. Тэгээд ийш нь болохгүй нэг морин өртөө болсон. Тэр өртөө Улаастан Монгол явдаг тийм. Тий. Тэднүүд нь бол асар хурдтай явдаг, цэрэгжүүлсэн айхтар юм байсан. За энэ чулуунууд одоо удаа хашдаг байна уу тийм? Хашдаг байна тийм ээ. Ундаг хамгаалаад дотор нь юу хийцэн. Тэгвэл бас нэг шавар талаа гэдэг. Тэгж байна. Тэд хоёр наалтсан байл юм. Энэ мундаг хөвгтэй. Энэ ер нь археологч болохоор хөвгтэй. Тийм байна шүү дээ. Энд бас сарай туйр байна. Энэ моцод сүүлд яасан уу? Дотор нас гэж. Норад дарчих. Энэ мод нь хичрүүд энэ чинь энэ чинь бүр эртний юм байна тийм үү? Одоо хатаас тийм үү? Бид нэг өртөө том дээр ирчих үү? Тий. Яг өртөө том дээр одоо зам явдаг. Чин гайж цааш. Зам гараагүй тэр одоо. Одоо энэ машин явдаг болчихсон байна. Машин явдаг. Одоо дээрсний нэг аюултараа. Өтөж аюултараа дунд юм болгүй. Дандаа дээрсээ. Ааха. Хоёр батгаар араа даваад харна гэдгийг.
өртөө рүү явчихдаг авч ирсэн. За. Энэ мацагчгийн араас өртөө зам араа дагаад яваа. Энд удаас бүр өртөө зам ингээд машин зам болцсон юм байна. Тийм ээ. Тийм байна. Тийм байна. Ерөөд нь нөгөө хэвчийг бариад тэрийг дагаад явчихдаг юм байна. Тийм байна. Хоёр тавтан дэрстэй тийм зомд байгаа дэссэн санагдаад тийм ээ. Энэ амны үл суурандаа орж ирээд яхан замхардаг байсан баг тийм ээ. Энэ биш. Шогон цэцэн шиг ингээд хоёр тавтан дэрстэй. Энэ тэр хойд отч одоо нөгөө юу ч байгаа шүү дээ тийм ээ. Сая төр чин цааш чин байгаа тийм баруун гар тавьж үлдсэн. Энэ бол ингээд хашаа харахад баригдын төвшил юм байсан байх гэдэг юм тийм ээ. Энэ замаас урагшаан байгаа нутгалдаг улсууд нь одоо агаагач болсон хүмүүсээ оршуулахдаа ялангуяа наслангуудаа оршуулахдаа өртөө зам авахуйч 50 гэж нь заавал энэ өртөө замаас хойшоо гаргадаг байсан хойш. Тийм юм яригддаг байсан. Одоо энэ бол ингээд машин замд болцсон юм байна тийм ээ. Хаттай бүдгийн цааш өргөх тод байсан тийм ээ. Гоё харагдчихсан. Ингээд тэр хоёр гадуур тэр цаа харагдчих байгаа хоёр гоцгоос тийч хойцоор гараа явна гэсэн тийм ээ. Суурин дээрээс нь за тэрийн дочч үзээ. Өртөөний нөгөө суурин дээрээс ингээд хадад булга руу хөтлөж байна тийм ээ. Ингээд нөгөө өртөө замаарууд ингээд машин явдаг болчихсон. Энүүгээр ингээд өөхөө өртөө сүнгэнж яаж та. Тийм байна. Айлуугаар нь одоо биднүүдийн зүүн талд байна уу? Одоо ингээд наацам жиот уяг хийлээ. Яг энд бол одоо яг л өртөө замаараа явж байна уу? Хоёр дэрснийхэн дунд ордог өртөө замаараа яваад байна уу? Өртөө замаараа явж байна. За. Өртөө замаараа ингээ юу? Ингээ замаараа хийсэн баггүй нэ. Тийм хацдаг. Яг жаа дэрснэг. Атаа замаараа даваарч зурагч байгаа юм би тийм ээ. Тийм лээ. Би тэр нэг одоо хатад дуулгаас цаашаа явсан юм байна. Тийм үү? Цаашаа даацамтай бач. Өртөө дэрснэг баггүй. За. Атаа тийш юм тийм ээ. Одоо мэдрэгдэж байна тийм байна. Тэгээ хоёр талдаа буут дэрсүүцтэй тийм ээ. Энэ дэрсэн болохоор одоо тэр үеийн замын тэмдэг юм лээ шүү дээ тийм ээ. Тэгээ чиглэл шоургүй. Уусаагаар үстэй. Чигээр яаж явчих юм бэ? За одоо бүр тодорхой болно. Дэрснээсээ гарч яа тийм ээ. Одоо атад сайн мэдэрч байгаа. Тэгж байна. Одоо энэ жижиг бохгүй тийм. Одоо ингээд энэ хараа. Дэрс ороод иж байгаа. Тэгээд замаа хоёр талдаа юм дэрсэн. Одоо энд ингээд дэрс орж ирчээ. Тэгээд тэр цаас замаа баруун гарлаа дахиад орж ирчээ тийм ээ. За ингээд яг өртөө замч юм уу? Зөө. Аваад одоо ингээд өртөөний чигтээ явчих тийм ээ. Тэр айдын цаастай хоёр гол. Өртөө замч яваад байна. Тэгж.
энэ машин бодоос дээр өртөөс мараад туусан юм байна. За энэ Америкийн дээр гал ойцтой болсон байна. Өөрсдөө боо. Тийм байна. Тийм байна. Нэг орчоод байгаа ноётууд сүйхт хэрэгтэй. Өөрөөр ортон университет орны хар урдаар явдаг тийм ээ. Тэгээд одоо бас нэг цагийн байдлаас болоод удирдаасаа ч юм уу завсрын өртөөнүүд бас гаргадаг байсан байх гэдэг юм. Тэр чийлэг сайн мэдгүй байсан шүү дээ. Нэг уужим дохой өртөө өдөргээд эднүүд ч одоо нэг морь мал жахан турхаа байх үед замын хэмжээгийн жахан багсаг гарна шүү дээ тийм ээ. Аа цагаа гарваа зодсон бай тийм ээ. Эсвэл бүрэх хурдтай явах шаардлагатай болсон үед тийм ээ. Морины харг үгээр явах. За тийм энэ одоо ингээд замын хавьд дээр ингээд нэг фото бай. Өөр энэ юу ч байх багт одоо энэ чинь ингээд ороод ирж байна. За энэ бол хадгалт бодол дээр ирж байна тийм ээ. Анасаа чарагдгүй тэр уяагаад их сайн тийм ээ. Эдгээр ч урдаас нь хичээсэн. Одоо араас нь хичээж шүү дээ. Тийм бай. Яхан тэр доошоо байгаа. 100 гар дэшээ. Дээгүүр арахгүй шүү. 100 гар. Хоёр шаттай илүү. 3 ч өрөө ингэсгээд явах Зарим байхаа. нь шаттай юу идэв шүү. Уяа. За базраа. Энэ одоо нэг харчин өртөөний агтны уяа юм. Нэг уяаны газар. За. Ингээ байгаарстай байдаг. Аа. Байгаатай юу бараа. Аа. Өвдийн засны шараас тогтно ингээд энийг энэ текстээр үйдэм бол урсгал байсан байх. Голдгороор бол. Магадгүй тийм ээ. Тийм ээ. Амар нуудгаа тал газар байж одоо говийн тал газар байж. Чи одоо таллаасаа ерөөсөө юм харагдахгүй юу? Тийм байна. Энэ хэд одоо байгалийн гашаа болчиход байна шүү дээ тийм үү? Энэ амыг ингээд хаачихад тэгээд адуу хаашаа харахааргүй. Энд ер нь багцаагаар нэг хэд төрчм адуу орох вэ? Агт. Орох уу? Энэ доотлол дээр нэрнэ уяам шататж яа нэг хэд зоотох гэдэг тийм. Энэ доотлоос нь болоо тийм. Энэ юу ч одоо хавцад гэх юм уу энэ чи юу гэх юм те тийм ээ? Хавцгаа гэдэг. Хавцгаа. Хаттай хавцгаа. Аа, хаттай хавцгаа гэдэг юм. Зарим нь уяа гэдэг. Энэ одоо яг өртөөний үед ямар шигсэн ингээд ахтны зориултаар ашиглагдаж тийм ээ. Тэгэхээр энэ чинь одоо ямарсан буйхаа өртөөний түүх гэдэг чинь 200 жилийн түүх байгаа байхгүй. Тэрнээс хойш бас янз янзын зориулалтаар хэрэглэгдсэн гэдэг нотгийн донд яриа байд юм лээ тий. Нөгөө сайн ирчүүд
олж ирсэн гэсэн. Энд авчирч тарахаасаа өмнө юм аа уучдаг. Тий, цэнгэл гэдэг одоо олж ирсэн гэсэн. Цэнгэл гинэ. Тэр хэдийн үе Цэнгэл гэж одоо сая шиг 70 хэд онд л байсан үү. Аа зөв. Бас нь социализмын үед чинь нэг малын тооноос нэг нөө хязгаартай малаас арайж яхаа ах юм ажуулдаг гээд бас энд дарддаг байсан гэсэн тийм. Энд дарддаг байсан. Одоо бүлээсэн. Яагаад шийдсэн. Аяа юм ярьцгааж байгаа. Одоо ихтэйгээр манай дамбайрыг уйлах гэсэн. Тийм үү. Тоочтоос нуугаал. Тоочтоос нуугаал дандаа суудаг. Аа энэ ч тэгвэл Жанчууга ориггүй хоёрын сүүлийн үеж тэрглэгдэжсэн. Хэдэн сар дүндийг хийх. Аа. Сүүлийн үед артай. Тийм үү. Ерөнхийдөө халуун гүшүүтэй мал тайл холбоотой юм байна тийм ээ. Сайхан гэдэг байна. Энэ одоо сая суурингаасаа хэд орчим километр байгаа бол ирэхдээ яах вэ? 6 байна уу? 6 юу? 6. Тэгээ ерөнхийдөө энэ хавьд бол энэ хоёроо бол одоо нөгөө нөөцөнд байгаа агт малчтан тийм малчтны энэ хавьд тийм нүсэн дээр л байгаа линчэл одоо малаа агуулж исэн байх гэдэг юм харж ирдэг нэг. Миний ойлгож байгаагаар хоёр юм тусдаа болоод байгаа юм шиг байгаа юм. Яг энэ дээр хадтын өртөө нь байсан баха. Хадтын өртөө нь байсан бах. Яг энэ дээр. Энэ дээр нь үү? Тий. Ягаад гэхдээ зэрэг сая суурин руу явуулгүйгээр урдуураа наашаа явж штэ зам. Тэгэхээр суурин орохгүйгээр тэр яаралтай явж байгаа юм чинь энэ өртөө хадтын өртөө нь энэ хадтын суурин нь тэр нөгөөд нь 9 өртөөгөн хариуцдаг төв нь. Дарга нар нь нөгөө будалдаа хийд мийдэн тэнд юм байдаг. Тэгээ энэ хавийнхан ирж хурал номоо хуруулдаг, нөгөө буйнаа хийдэг. Ахуй хэрэглээнийхээ юм худалдаж авдаг тийм ээ. Тэгэхээр өртөө нь бол энд байсан. Хадтын өртөө тийм ээ. Өртөө аж ахуй хариуцлагатай. Тий, тэгээ хадтын өртөө нь энд байгаа л улсын нутаг заасан энэ нутагч тийм. Тэгэхээр манай өвөө бол хадтын өртөө даа гэдэг байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг энэ дээр нь манай өвөө бол байсан. Тэнд болохоор өвөөгийн аав эднүүд нь байдаг. Нойждууд нь. Тийм л болох гэдэг юм. За энэ одоо ингээд дэше хатган зэрэг амар салхитай байсан. Энд чинь нүмерхэн ч гэж гоё юм тий. Центрын ямар шүү бодолтой? 9 өртөөтэй холбоотой зарга залхаа дээр одоо бүх арга хэмжээг шийдвэрлэж яадаг төв нь захиргаан тэр суурин дээр байсан. Тийм байна. Нөгөө байшин тагдаг тийм ээ. Хоёр болохоор бусад өртөөнүүдсгээ адилхан өртөөний дамжин өнгөрөө энд байлга байсан. Эндээ өртөөнүүд илгээ энд явж яадаг. Энэ өртөөг өдөртөх төв байгуулах нь суурин дээр байдаг. Тэгээд тэр суурин дээр байгаа ноёдууд чинь бусад 9 өртөөгөө бүгдийг зөксөө шийдвэрлэж яадаг. Ийм зөксөлтэй байсан. Логистикийн төвөнд тэндээ. тийм байж байна. Тэгэхээр ч одоо манай цоохор бол тэр суурин дээр байсан байна тийм. Суурин дээр байдаг байсан. Тэр буурлаа татдаг энд дааг нэг Хадтын өртөөний дааг юм. өртөөний дааг нэг. Өртөөний дааг гэдэг нь бол одоо өртөөний дарга юм хэлээ тийм. Өвөгийн аав тэр яндаг хүн болохоор тэр суурин дээр байдаг байсан байх гэдэг тийм ээ. Тэг таарч Тэгж таарах гэдэг. Башаараа нэм. тэгээд энэ суурин стадиуд одоо нөгөө урд төв дээрээс холбоотой зүйлтэй сууринтай холбоо байна. Тийм тийм. Дээр тэр ядамгаас энэ сууринтай холбоо. Баруун талаас нь болохоор Улиастай амбан, урд талаас нь болохоор одоо бий юм тийм ээ. Өсөө өртөөний холбоотой юмнуудыг тэнтээс холбоотой мэдээлэл авч чаддаг. Энэ тэр суурин дээрээс энэ өсөө өртөөгөө удирдлагаар хангалттай зохицуулалтаа хийж чаддаг. тийм байсан. Цоохор гончиг дөрж гэдэг хүн чинь болохтон зэрэг аавын төрсөн дүү тэр хүн болохтон зэрэг цагдаа хянагч гэж ярчуулаад байгаа юм анжи хэлнээсээ. Тэр болохтон зэрэг одооны чинь хийж байгаа ажиллах ба тийм ээ. Тэр 9 өртөөг 9-т гэл ахлын зэрэг буюу энэ 9 өртөө болж байгаа одоо дажин өнгөрөлт явуулт энэ хугацаанд амжихгүй байна уу? Юунаас шалтгаалж байна уу? Энэний тогтоодох ярьтай юм бол амжиж хэлдэг. Тэгээд тэр нөгөө түр өртөө гарах уугүй юу гэдэг асуудал ерөөдөө тийм байдлаар зөвлөж чаддаг. Хүн хүч яах вэ гэдэг нь зөвлөж чаддаг.
яаралтай өөхөө биш маш уурхай явахтай юм тийм. Тэгэхээр одоо эндээс гарсан дараагийн өртөө өөхөө одоо 3 цаг зацуутай байсан бол тэрийг богиносгохын тулд өксийн хурдтай бол дахиж өртөө гаргаж хэлдэг. Унаас хэлдэг түр өртөө гаргаж гэж сэлж синий ийм Яг чиний наад тэр биш тийм. өдтэй бичиг буюу тийм байсан байна. Морин туурайтай бас байсан байна. Тэр дээр болох гэдэг маш хурд явах хэрэгтэй байна. Тэрний улаач нь би хэлчихсэн байна. Ах ярьжсэн байгаа л ах. Улаач дамжуулж байгаа хүнийг юусэн гэдэг бүх би нэгээ сураад битүү. Хадгаар ингэж ингэж багцдаг. Би судалахгүй. Тэгээд ерөөсөө морин бэлэн өргөөл морин дээр нь тавиад эд жохоор зүгэл уучдаг байсан. Тийм юм шүү. Тийм юм. Цагааскин дээр өргөж буулгаад юм уулгаад тэр стоногод идчих жоох юм энд зүүж өгөөд дараагийн морин дээр нь тавиал тэгэл бичиг нь болчихдог байсан гэсэн. Тэгэхээр тиймэрхүү юмуд ч баяр тийм юм явахгүй хаяа тэр түр одоо тэд тийм юм тийм болж байгаа бадраа тэнд тэд мөрөлдөөс байгаа ингэ бэлэн байж байгаа тийм ингээд тэгэл ийм юмнуудыг зохицуултаа нөхөр тэр нөгөө хялбар байгаад тэр гончиг дээр чийлсэн. гончиг дээр яваа гэж тэр хийжсэн юм байна. Тийм шүү. Тэр гончиг дээр жуураа чинь яг тэр утгаараа тэр чинь тусдаа хамгаалалтын тал юм шүү дээ. Тэгээ дараа нөгөө Монгол улсын анхны ерөнхий сайдын бие хамгаалагч шаардлагатай ажиллажсэн юм шүү дээ. Тэр үедээ нөгөө тусгай хамгаалалтын сонгогдсон. Мэргэжсэн тусгай бэлтгэл чи одоо тагнуул очгоо тандаж тийм байдлаар бас урдуур хэмжсэн байгаа шүү дээ. Тий. Хамгаалтын алба гэдэг чинь одоо ч байна шүү дээ тийм ээ. Тэр нарийн ширээнийг мэддэг мэргэжсэн хүн байсан. За тийм байна ах. За бадраа одоо баярлалаа хөө. Нэг сайхан бүр яг энэ нутаг дээрс чи одоо харууга сайн байсан учраас төрж өглөөд тийм. Яг одоо манай хөрхэн. Бас юмдаа тавилаа сайн сони. дээд их байхгүй юу? Энд ч одоо энэ хоолой юу? Тий. Харагдсан тал хэрэг даашаа байна тийм үү? Харагдсан тал нь хэрэг уушаа. Бид нөтө зүүн тийшээ явж байгаа шүү дээ тийм. А тийм дугуурын шовх гэдэг чинь бол Одоо энэ уулын нэр юм байна тийм ээ. Дугуурын шовхчод тэр харагдаж байгаа. Дугуур гэдэг үү? одоо энэ айдуу. Энэ одоо адууны цаатлын тийм ээ. Энэ болгоон тэр дугур гэдэг тийм авзаг хайрхан гэдэг шиг тийм ээ. Тий. Уулын нэр юм байна. За. Тэгээд тэр зүүн талын тэр хайрхнууд чинь дахлагтай дулаан хайрхан. За энэ бидний явж байгаа энэ өртөө замаар явж байгаа энэ улхтгаан зэрэг юу гэдэг дугуурын шовхын хоолой гэж ингэ. Тэгээд тэр урагшаа ингээд явахаараа жирмийн рүү энэ цагааны рүү гэдэг харагтын өндөг гэсэн юу? Харагтын гэдэг харагтын хоолой. За харагтын тал гэж байгаа юм. харагтын тал. Маргаадын дөрөв шахуулаад ингэ. Харагтын талын ишин нэмэж тийм хоолой. Тий. За. Харагтын хоолой. Дугуурын шовхын хоолой. За нэг өртөө зам маань нүгээр тууж яа тийм. Жирмийн рүү чинь баян цагаан жирм гэж баян цагаан рүү гэж. Албасын нэг дээр юу? Тий албан ёсны одоо Түүхэн өгдөг. түүхээд өөрөнгө 12 өшөөнөд гадаад дэлхийгээ магтаад дээр баян цагааны рүү баян цагаан жирм. Одоо нөгөө намдаггүй зөвхөн нөгөө хөгшин ч үйлсэн нэг байдаг гардаг ч одоо энэ хав тийм ээ. Энэ хавь додоо хайрнаар энэ дээгүүр давдаг үед Тэр дээр гараад байдаг дулаан хайрхныг би нөгөө хайрхан толооны энэ талын дулаан биш энэ юм байна шүү дээ тийм ээ. Энэ нөгөө чоны нутгалаад байдаг чинь энэ байх нь. Тэгээд дандалтай юу вэ? Дэрс. дэрсэр дэмэжээ шаргын тал үдээс За дулаан хайрхан чинь энэ хайрхныг дээр. Тийм. Тэгсэн тэр нөгөө онцгой гэдэг хүн найрлах ярьж байсан гэсэн шүү дээ. Одоо ингээд энэ дэрс нь байна шүү дээ. Тийм ээ замын гэмдэл. Тийм байна. Харансарг явах сайн мэддэхгүй эндээс бол бүр их тод байна. Зүүн газар ногоох зүүн үед бүр их ялгардаг юм билээ тийм ээ.
ингээд харагдаж шүү дээ. За нэг овоон дээр очихаар болж явах шиг байна. За очоо гэж бод. Тийм байна. За ингээл өртөө зам маань энд ингээл дэрсээр юу хийчихсэн. Тэмдэг хийсэн. За яг өртөө зам руугаа орчлоо одоо тийм ээ. Өртөөний замын тэмдэг. Өртөөний замын тэмдэг. За тэр туяа баригийн аднаа тэр харагдаж байна тийм ээ. Шар байна шүү дээ. За энэ өртөө зам маань ингээл яваад ах шиг байна. За. Нөгөө овоо нь энэ байна шүү дээ. Энэ сайн нэг юм байна шүү дээ. Гахчуутай энэ төгс харна талаасаа. Тийм байна. Байсан болохоор тийм. Энэ дэсрэг удаага аваад өргөж өрөх. Тэдгээр үнийхтэй хараад. За одоо ингээд энэ хоёр овооны дундуур ороод нэг зам маань явж байна. За тэгээд тэр цаана тэр хоёр дээр нэг овоо харагдаж байна. Ингээд үнэг тэтгэр рүүгээ ордог. За тэр туяа өргөж. Тийм байна. Энэ засвар гараад ингээд цааш болж байна. Ийм байгаа юм чинь томол аваа байсан юм байна. Ингээ хоёр овооны дундуур ингээд ойлгож болсон. Харчи хийд гэдэг бол энэ шандны та нараа өнөөдөр очиод За тэглээ. За тэр чинь байсан юм гэлээ. Сайхан модон гэр байсан. За. Захиусны өргөө гэж. За. Тэрийг бид нар мэднэ. Тэрийг манай тархтын горшоо одоо нөө сум байгуулагдсан юм байсан юм бэ ч л дээ. Тэр буулгаж ирээд саяхан болтол байсан та тийм ээ. Энэ баригат дээр үү? Тий. Тэр харчин гэдэг бол бас чинь нэг харчна өртөө гэж ярьдаг байсан шүү. Энэ рүүгээс л ирс ус шиг байгаа маяг хүнтэйс. За. Цантын усыг харчингууд гэж ярьдээ шүү. За. Цант сум улсыг. Тэгэхээр тентгээс дасарч ирээд энэ манай хаатт гэж байгаа юм баруунтай. За. Тэрнээс харчин байхгүй гэж гөгччүүд ярьдаг байсан. За. Тий. Харчин тэр харчин гэж зөндөөл ус байлаа л да. Тий одоо бол үр садан байна уу гэхээс одоо бид нар яаж мэдэх вэ одоо. Тэр их чадaltaй Улаанбаатар хотын гандангийн тэр сахиус гэж чимийг дийлэхгүй байхад энэ дийлж сахиусыг хоруулаад дийлдэг байсан гэдэг сандан дамбаа гэдэг нэг лам байсан. Тэр энд юу сууж исэн гэж хэлээ. За. Шавьд сууж исэн гэж. Тэгээ тэр лам ярьдаг байсан. Өтөө хийдэг ус байсан бол таа. Одоо манайхан ч гэсэн манай ийж шорголжуутад гарч исэн гэж ярьдаг байсан. Өтөөнд байгаад өтөө тарахад нүг гараад мазитай иржсэн нутгатаа гэж жирмийн их овоо гэж байдیں۔ Жирмийн осны урталтаар нэг том овоо, том уул, өнцөн дүүхэн том уул. Тэрийг харчин тахдаг. Цагаан сарын шинийн 3-нд наадмаа хийгээл харчин 15-нд гэсэн наадам хий цагаан сарынхаа одоо бид юм уу тэр харчин наадам хийдэг байжээ тэр баян цагаан жирэнд. Тэгэхээр нэг хар гардарч гэдэг нэг өвгөн байсан бид нар сайн мэднэ. Тэр өвгөн байнга төрүүлж яадаг. Тэр харчна хүн байж л дээ. За. Тий. Тийм хүн байсан гэд ярьдаг байсан. Нэг сайхан өндөр гөх өвгөн л байсан гөгшөө байна. Тэгвэл одоо тэр сайхан барилддаг хүн байсан л да гард орж гэж нэг өвгөн байсан. За. Тэрний ухсаатнаас бас манайханд хүн байдаг байхгүй юу? Зөв. Бид нар яаж мэдэх вэ? Тэр харч ухсаатал гэж ярьдаг ярианаас авахаас тоо. Адилхан Монгол хүмүүс шүү дээ тийм үү? Сайхан том улс том өвгчүүд улсуудад зөнд байдаг байсан баг байхад өө харчныхан гээ тэгж ил байна. Харчны ухсаатан гууд гэж ярьж ил байна. Би тэн дээр бол өөрсөнтэй адилхан болохоор тийм дотор ялгаа салгаа нарийн нэг мэдэхгүй л дээ. Ер нь жаахан харчнуудаасаа жаахан айдаг энэ төр байсан уу юу? Харчин энэс энэ хадт гэж байгаа энэ хүн чи тэрнээс ийшил харчинтай юм гэнтэй. Цаашаа харчин байхгүй гэнтэй. Харчна хүн харчин тэрний хүүгээд манай энэ гатхаасаа хүүх авцсан айлгэр болцсон тийм ус зөндөө байсан. Тий. За. Тэр шорголж юу тэгэл
захгүй хүртэл явж исэн юм байна да ярьж байгаа. За тийм. Тэгж ярьдаг байсан шүү. Одоо бид нар бол одоо арай том байсан бол бас учрыг олоход бас бидний үе дээр ч одоо бас нэг тийм өртөө түүхийн юмыг бас их яриудгүй бас энэ засаг төрөө одоо бас нэг хувилбар тийм байсан юм. Тэг алсын мэдсэн муутай алсын одоо юмыг мэддэггүй. Алстаа одоо бас үе удам залгаж бас түүх болно гэдгийг одоо санаж мэддэг улсууд байсан юм уу? Тэгээд 20-т юм шиг байж байгаа тэгээд балраад тавлар. Худлаа түүхэн яриад айгүй тэг ингийн нэг эвлийн гişүү айлыг зулргуудаг бол эвлийн гişүүний хөөнө гэдэг ингэж